Би 9 минутын дотор гэрээс гарах хэрэгтэй. Тэгэхдээ хэдэн 7 хоног хойшилсан видео хэдүүлээ эцгээ. Өнгөрсөн сар буюу 8 дугаар сар миний хувийн санхүүгийн хувьд ямар сар байсныг нийтгэж болол хуваалцах гэсэн. Яг үндэ энэ видеог 9 сарын 1-ний өдрөө бичээд амар нийтлэн гэж бодчихсон баггүй юу? Чаддгүй минээр хүрдэггүй. Дараагийн амралтын өдрөөр нь бичих гэсэн. Дахиад чаддгүй нэр хүрдэггүй. Саяны амралтын өдрөөр бичих гэсэн чинь бас тэгэхээр даваагаар их өглөг гэж бичиж байна. Сагуугийнхаа юг задлаа тавиад утсан. Энэ сард хуваалцах юмуд ихтэй гоё мэдээтэй. Тэрнээс өмнө өчтөр мааны найз над руу нэг ийм пост явуулахгүй юу? Иймэрхүү дүү агуулгад одоо миний зургийг бол ашиглчихсан байгаа юм. Үндсэндээ бол яг ийм хүмүүсийн зураг, зарим брэндүүдийн нэр хүндийг бол ашиглаад бусдыг ийм луурдах ажиллагаанууд бол нэлийн идэвхжиж байгаа юм шиг харагдлаа л да. Яг би өөрөө миний зургийг ашиглчихсан байгаа учраас өөрийнхөө видеонд оруулж ирж байгаа. Гэхдээ заавал миний зургийг ашиглаагүйгээр бусад өөр хүмүүсийн болоод яг ийм Монгол улсад нэр хүндтэй брэндүүд, компаниудын нэрийг ашиглан луурын үйл ажиллагаа эрхлэх гэсэн иймэрхүү зүйлүүд бол болж байгаа юм билээ гэдгийг энэ видеон дээр бас та нартай хуваалцах гэсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бас иймэрхүү бусдыг заллах гэсэн, луурдах гэсэн юм ойлгомжтой зүйлсэд бас итгэхгүйгээр өөрийнхөө санхүүгийн аюулгүй байдлыг бас та бүхэн хамгаалаарай гэж уриалъя. Ажил амлах ч юм уу, эсвэл ямар нэгэн тийм нэг юм том юм амлаж агаад буцаагаад наанан та нарын мэдээллийг авах ч юм уу, иймэрхүү зүйлсүүд бол нэлээд их байнга болж байдаг. Ягаад ч Монголд бол сүүлийн 1 жилийн дотор бол огцон мэдвэцсэн юм шиг бол санагдаад байна л да. Тэгэхээр манайхаа нэг юм цахим орчноор дамжуулан хийгдэж байгаа иймэрхүү лууруудаас өөрсдийгөө сэргийлээрээ, ойр дотныхоо сэргийлээрээ иймэрхүү лууруудыг таньд сураарай гэж хүсье. Юун түрүүнд яг аль биесны хаягаас нь явсан байх ёстой гэдгийг анзаараарай. Нэмээд бичрүүд нь ч гэсэндээ ийм илт ийм хуурамч зүйлсүүд бас байдаг гэдгийг анзаараарай. Бүгдээрээ смарт байцгаа шүү. За ёо. Тэрийг бидний ихэнд нэг хэлэх гэсэн юм. За 8 дугаар сарын хувьд хувийн санхүүгийн задрагагаа бол хийгээд үзчихсэн. Гоё. Өнгөрсөн 8 дугаар сарын миний санхүүгийн мөнгөн урсгалын нийт хувь хэмжээгээр наваад үзэх юм бол 98.44%-ийг нь хөрөнгө оруулалт, 156%-ийг нь бусад зардал бүрдүүлсэн. Тэр чигээр наашид хөрөнгө оруулалт. Өмнөх видеон дээр би нэг юм гомдолж ирсэн шүү дээ. Ер нь зах зээл дээр иймэрхүү ипотекийн зээлээр авах гэсэн байрмаар олдохгүй байх, яахгүй байх гэж ингэжсэн. Тэгэхдээ 8 сард ямартач би риэлтортойгоо одоо маа риэлтор надад юм үзүүлээд би риэлтороо видеонд тайлбарлаж толбочно. Манай багийн найз ахгүй. Тэгээд ямартач нэг спейс бол олсон. Тэгээд тэр лүү ихнийхээ хөрөнгө оруулалтууд хийцэж ирсэн мөнгө урсгалын дийлийнхийг нь бол бүрдүүлчихсэн байгаа. Захиалгын гэрээг бас дараа нөгөө нэг үл хөдлөх хөрөнгөтэй ингээ бүртгүүлээд нэг урьдчилж нэг бүхлүүлэх хэрэгтэй байт юм байна л да. Дүүрэг дээрээ бүртгүүлээд нэг ажиллагаа хийдэг юм бэлээ. Би тэрийг нь одоо яг яаж хийх вэ гэдгийг нь бүрэн дүр мэдээг байгаа. Гэхдээ хуульчаас асуусан байгаа. Илүү хуваалцах юм бол та нарт эргээд хэлнэ. Эсвэл би хуульч нэрээ бас видеодоор тайлбарлаж тоолбочихъя. Хэрэв та нарт ийм хэрэг зүйл хэрэгтэй байгаа бас яг ийм үл хөдлөх хөрөнгөөр дамжуулсан бас элдв юм аюултай үйлдэлүүд бас гараад байгаа гэдгийг сонсонгуудаа бас нэр иймэрхүү хуулийн дагуу хамгаалтуудаа бас хийж явах хэрэгтэй юм биш үү гэдгийг бол хүмүүсэрлэхгүй юу. За тийм байна. Тэгэхээр тэрийг бол энэ сард ингээ хийж амжуулах гэдэг бол ярьж байна. За тэгэхээр хувийн санхүүгийн ингээд ердөө 156% нь бусад гэдэг ингээ ангилчингууд жоохон хангалтгүй санагдаад би энэ 156%-ийг задлж харъя гэж утсан байхгүй юу. Тэгэхээр эндээс наваад үзэх юм бол 156%-ийнх нь 35.57%-ийг татвар шимтгэл, хоол хүнс 31.8%-ийг, чөлөөт цаг 874%-ийг, хувийн хэрэглээ 537%-ийг, боловсрол 432%-ийг, тээвэр шүүдэд харилцаа холбоо 364%-ийг, гэр ахуйн зардлууд 1.4%, бус зардал бол 988%-ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байсан байна. Тэгэхээр энэ том хэмжээний хөрөнгө оруулалтаас нь уртгийн салгачих юм бол үлдсэн хэсэг нь бол яг л сарын нэг юм байж идэг ийм энгийн зүйлэлд бол хуваагдсныг бол анзаарах бах. Тэгэхээр хамгийн гоё exciting 8 дугаар сарын хамгийн гоё зүйл нэг 7 дугаар сард overrated гэсэн зүйл маань нэг талаасаа шийдэгцэн. Гэтэ энийг нь дагаад бас их олж мэдэх шийдвэрлэх ёстой. Дөнгөж баригдж байгаа барилгын тухай сурах ёстой нэг зүйлсүүд бас нэлээд байгаа хаа. Дараачлаас бас магадгүй энтэй холбогдлолтой яг ийм бит бодит ийм төгчүүлт видео влог могод бол орж магадгүй юм гэж бодлоо. Хэрвээ тэр бүр яг тэр privacy-г хамгаална гэд таг нуучмаар санагдах тийм сэтгэл төрөхгүй бол анзаарсан бол би өөр нэг тийм хувийн амьдралынхаа мэдийг энэ контентууд дээр нэг хуваалцаад байх дурггүй.
Тэгэхээр яа жоохон яриа амар гинт амар өгцөм юм поинтууд нь өөрчлөгдөж явчлаа. Сүүлд нэг найстайгаа дарсан чинь намайг тэгжсэн миний нэг өнгөрсөн сарын юм мөнгө өдөр видеог үзснэ. Зүгээр орж ирснэ. Ийм байна. Иймэрхүү байна. Ингээ гараа авчихсан чи өөрийг юм нэг тийм you don't give a гэх нэг тийм юм хэлжсэн би тэгэхээр бас тиймэрхүү энерги нь бас энэ видеоноор оруулалт амжуулж мэдрэгддэм байна да гэж бас бодохгүй юу. Гомт хэл ёстой л доо би тэгтэл тэрийг яг хүн хэлэхээс нааш цаас жижигээс нааш гэдэг штэ. Жижиг хөлөө. Тэгэж асуудлаа. Тэг гоё мэдээлэл хуваалцаад юм байна. Бас айгуу чухал сар байлаа миний хувьд. Миний амьдралд. Дараа жил нөгөө чухал сар нь бол өргөжлөх байх. Нойт үстэй байгаа шүү. Яа. Тавдсан баярлаа. Дараагийн видеогоор эргээд уулзъя. Bye.